За бүгдээр нь нойрын мэнд хүргье гэж. За ерөнхий сайд хүн бол мега төсөлгээд зарлсан, тунхагласан. Тэгээ одоо зарим нэг төсвийг харахаар хүн бол мега төсөл биш одоо сега тоглоом шиг болчих гээд байна. Тухайлбал 2024 онд соёл спорт аялал жуулчлалын салбартаа 145 тэрбумыг одоо зарцуулж ирсэн юм байна. Одоо бол 52.8 гэдэг 3 дахин багасаа ороод ирсэн. Энэ нь болохоор нийгмийн зөөлөн хүчийг хангаж идэг, хүний хөгжлийг одоо дэмжиж идэг ийм салбарууд соёл спорт аялал жуулчлал залуучууд гэж байгаа. Тэгээ хүнийхээ төлөө хүний бодлогоор дэмжих энэ салбарын төсвийг ямар амар танссан бэ гэдэг. Тэгээ энэ салбарын сайд энэ салбарын төрийн нарийн газрын дарга нар сайдтай хэлж ин төсөв хамгаалтгүй. Тэр чинь зөөлөн хүчний бодлогоо хийдэг энэ салбар, экосистемийг бүрдүүлдэг энэ салбараа хүн бол мега төслөгийг зарлчаад тэгээд бүгдийн танаа хийж гарч байна. Яах юм тэгээд барилга бараа суугаад байгаа. Тэгэхээр энэ хүнийхээ төлөө энэ төсөвдөр өрөөсөө ямар ч бодлого бариагүй байна. Тухайлбал хэдийн хэлий. Залуучуудын салбарын төсөвдөр 5 тэрбум тавьж 90% хасаа ичсэн байна. За тусгай олимпик гэж бид нар мэднэ. Хүн одоо иргэн эхээс төрсөн байдлаараа үл ялгуурын гадуурхах ёстой. Үл ялгуурлагдах ёстой. Гэлийн төсвийн бүгдийг хасаа ичсэн. Тусгай олимпик. Энэ байгууллагаас нь бол зөндөө гомдол тавьж байна тухайлбал. За тэгээд энэ залуучууд гар утастай холбогдоод энэ донтчно гэдэг захим залинд их хамрагдж байна гэж. Гэтэл захим кибер аюулгүй байдалтай тэмцэх 4 тэрбум гэж байт юм байна. Эндээс 90% насцсан байна. За идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих бусад спортын төсвөөс бас 90% насцсан. За түүхэн дурсгалаа хамгаалах төсвөөс 5 тэрбум байсан бүгдийг насцсан юм байна. Тэгээд түүхэн дурсгал гэдэг чинь одоо өв тээгч сая энэ бомочор гişүүдэр яриад байна. Энэ бүх асуудал чинь 100 жилээр дараа нь босч ирэхгүйс нэгэнт ингээ устчих юм бол энийг хасаа ицсэн. За тэгээд төсвийн доктортой байдлын зөвлөлөөс энэ төсөв зарцуулалтаа зөв ирэмблээрэй гэж байна. Энийг бол бүрэн алдсан байна. Хүний хөгжлийнхээ салбарт бол энэ төсвөө бол тусгаагүй байна гэдэг. Тэгээ энийг одоо хүний хөгжил нийгмийн бодлогын банк органы гишүүд дэмжиж буцаж босгох гэдэг юм уу? Ийм боломж байдаг юм. Сангийн яам дээр бооцсон гэж байгаа учраас энэ буцаж босгох төвөгтэй юм байна. Энэ бодлого алдагдахаар чинь яах юм бэ? За түрүүн мөнгөтэй гişүү хэлээдсэн боловсролын салбар боловсрлоос одоо нэг их найдыг хасагдсан байна гэдэг. Тэгээ Аргентины одоо ерөнхийлөгч гарч ирээд цомхон засаг одоо хямгтай төсөвтэй явж байгаа боловч 85% боловсрол эрүүл мэндийн зөөлөн бүтцрүүг оруулсан байгаа байхгүй. Тэгэхээр манай засгийн бодлого одоо хүний хөгжлөө дэмжиж гэнэ үү яаж гин эрхэм одоо төрийн нарийн мэргэжлүүд яаж зөвлөж байгаа юм бэ гэдэг. Энийг буцааж босгох боломж байна уугүй юу гэж одоо салбарын төлөөлөл би асууя одоо сайд нь ярихгүй салбарын нь ярихгүй учраас. За тэндээс асуулт байгаа л Баатар шүү. Тэдрээс асуулт байгаа л. Соёлын яамнаас хүний хөгжлийн төсвийг ингэж таньж болж байгаа юм уу? Хамгаалж болоогүй юм уу? Өөр юу вэ? За хариулт. Эхлээд 6 дахь микрофон тэгээд 9 дахь микрофон. 6 даваацрын дараа соёлын яам. За 2026 оны төсвийн хязгаар 553.9 сая төгрөг тэрбум төгрөгөөр батлагдсан. За соёлын яамнаас 561.6 тэрбум төгрөгийн саналыг сангийн яамд хүргүүлсэн. За улсын хурал дөрвөн мэдүүлсэн төсөл дээр 510.6 тэрбум төгрөг болсон. Өргөн мэдүүлсэн төсвөөс 61 тэрбум хасагдсан байна. За бид бол холбогдох хууль тогтоомж төсвийн хязгаарт нийцүүлж төсвийн саналаа бэлтгэж хөргүүлсэн. За сангийн яам дээр хянаад 510.6 тэрбум болгож улсын хуралд өргөн мэдүүлсэн байгаа. За микрофон 9 Ганбаатар сангийн яам. За гişүүний асуултанд хариулъя. За бид энэ жил төсвийн тодголыг бол хийсэн байгаа. Гэхдээ төсвийн орлогыг 3.3 их найдаар зардлыг 2 их найдаар төрийн албан агчдын эмч багшнараас бусад төрийн албан агчдын бид 9% цомготоход ийм тодтгол хийсэн. Цаг хугацаа хамаргүй байсан.
За одоо бол бас энэ тодорхой бус байдал бүрэн арилаагүй нөхцөл байдал бас тийм амаргүй байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр бас тасарчсан, тодтол хийсний ингээ бууруулснаа дараах яг байдлаар ч гэсэн бас 800 гаруй тэрбум төгрөгөөр буурчаад байна. За энэ оны хүлээж байгаа гүйцэтгэл хэрвээ энэ нөхцөл байдал цаашаа үргэлжлүүл бас нэг их найд орчмоор төсвийн орлого буурах нөхцөл байдал үүсэж байна. Бид бол энэ төсвийн энэ жил бол энэ 2025 болон 2026 онд бол бүсээ бол ингээд төр бол хэмж бол бүх зардлуудыг бол хэмжээ. Тэгэхээр энэ хүрээндээ л энэ асуудлуудыг авч үзсэн. Бид төсөв болцоотой байсан бол За нэмж тодруулал нэмж хариулъя. 9 номер. за юм байна. За энэ хүрээндээ бид бол боловсрол эрүүл мэнд дээр 2026 оны төсөв улсын хурлд өргөн барьсан төсөвтэй боловсрол эрүүл мэнд дээр бол анхаарсан. За бүхэн ард иргэдийн саналыг захимаар болон биетээр бол энэ төсвийг бол энэ жил анх удаа хэлэлцүүлгээ гэд нэлээд өргөөрөө саналыг авч нэгтгэхэд тэр эренбэлсэн зардал дээр бол эхний ээлжинд боловсрол эрүүл мэнд дээр хүний хөгжил дээр анхаарах ёстой байна гэдэг ийм олон нийтийн бол дүгнэлт гарсан. Энэ дагуу боловсрол эрүүл мэнд дээр бол яг болцоод боломжийн одоо хүрээнд бол ингэж авч үзэж эренбэлж бол оруулж ирсэн байгаа. Тэгэхээр энэ нэг бол бид одоо юу гэдгийг мөнгө нь байгаад соёлын салбар дээр анхаараагүй бол биш. Бас тодорхой орон зайхаа хүрээнд энэ одоо яг өнөөдөр байгаа нөхцөл байдлаа хүрээнд тооцож ингэж оруулж ирсэн байгаа. За баярлалаа. За энэ дээр бас магадгүй би Ганбаатар гişний асуултанд хариулж өгдөө. Хариулах чиглэлээр ерөөхдөө зүгээр бид нар бодож байгаа, ярьж ирсэн зүйлс байгаа. Яг байнгын хорооны эрх үүргийн хүрээнд бас гишүүдийн эрх үүрэг хуулиар заасан хүрээнд нь бас ярилцсан гэсэн тодорхой санал байгаа. Яг энэ байнгын ороо, мэрэгжлийн байнгын ороо, яг энэ салбарууд төр аль нь дээр нөлөө, саяын дээр алдагдсан зүйлсийг залруулах нь бидний үүрэг. Энийг бас жиж ойрмог ярих гэж бодож одоо энд яриад тийм яах. Тодорхой шийдлүүд бол